оюутлогын ордын хөрөнгө оруулалтын одоо зардал яг хэд гэсэн ямар дүнтэй болцсон явж байна. Хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахлаар юу хийх гэж байна гэсэн нэгдүгээр асуулт. Энэ дээр яг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр өнөөдөр 2007 онд хөрөнгө оруулалтын гэрээ яригдж явах үед 2.4 тэрбум бас хөрөнгө оруулалтын зардал. А биднийг баталж явах үед 2009 онд 2.7 тэрбумаар баталсан. А тэр үед бид нар Монголын төлөө эзэмших 34%-гээд 800 сая долларыг 11% хүүтэйгээр 30 жилийн хугацаанд 2.4 тэрбум доллар 34%-ийн төлбөр төлөхөөр 800 сая долларын зээл одоо явж байгаа. А хэрвээ миний авсан мэдээлэлээр оюутлогын хөрөнгө оруулалтын зардал өнөөдөр 7 тэрбум доллар хүрч байгаа гэж үзэж байгаа. гэж ярьж байгаа. Хэрвээ 7 тэрбум доллар хүрсэн бол бидний 34% маань 2 тэрбум гаруй болцсон. А бидний хүүдэн төлөх мөнгө 6 тэрбум доллар болж явах хэрэгтэй. Болох ёстой тооцоогоор. Энэ дээр одоо энэ тоо өнөө бодиттой энийг нэг хэлж өгөөч. Хоёрдугаарт нь хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах талаар. Ерөөсөө Монголын баялагаар гадныхан мөнгө босгодог. А буцаагаад гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж чадалж явдаг. Монголд бид нэр цахилгаан станц бариад нүүрсний баялаг байж байна. Цахилгаан станц бариад оюутлогоо эрчим хүчээр хангах ёстой байтал ерөөсөө импортоо шатхуу оруулж ирдэг. Тэгээ импортоо шатхуунаа нийлүүлж байдаг. Гадны баялагаар босгосон мөнгөө буцаагаад гадагш нь урсгаж байдаг. Ийм байдлаар оюутлогын зардлаа яаж бууруулах юм бэ? Нэгдүгээр асуулт. За хоёрдугаарт нь бид нар өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн хууль баталсан. Энэ хуулийг оюутлогын гэрээнд үйлчлүүлэхээр 57 тогтоолыг хэрэгжүүлэхээр бас улсын их хурлаас засгийн газар руу чиглэл үүрэг даалгавар өгсөн байгаа. Энэ биелж байгаа юу? Хязээ өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн хууль оюутлогоо дээр үйлчилж эхлэх вэ? Хоёр дахь асуулт. За гуравдугаарт нь сая ярьж ин л да. 5 толгойн тогтоолыг бид нэр баталж байхдаа татвар төлөгч аж ахуй нэгжүүдтэй 10% нь нэрэлсэн үнээр нь худалдана шийдвэр гаргасан. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэхээр бид нар Монгол улсын төсвийн орлогын 80 гаруй хувийг татвар төлөгчд маань бүрдүүлж байгаа. Монголын төр татвар төлж байгаа иргэдээ нэг ч гэсэн удаа бас дэмжээ гэдэг байр суурь энийг уулна гаргасан юм. Хэрвээ өнөөдөр тэгээд 2700 эзэнтэй 2700 татвар төлд юм байна. 2700 эзэн. 2700 эзэн хэд баяжчих гээд байгаа үзээд байгаа юм бол ерөөсө татвар төлдөг хувь хүмүүстэй үгүй л доо. Иргэдтэй үгүй. Заавал яг хавтгааруулж те ажил хийдэггүй, татвар төлдөггүй, аж ахуйн байгууллага дэмжих ёстой. Ажил хийдэггүй, татвар төлдөггүй иргэдэг бид дэмжих ёстой. Энэ дээр ийм одоо бодлого баримтж болохгүй. Улсын хурлын гаргасан тогтоол хүчин төгөлдөр байж байгаа. Улсын хурлын гаргасан тогтоол шийдвэрийг хүчин төгөлдөр байж байгаа шийдвэрийг засгийн газар биелүүлэхгүй бид нэр те. Үгүй энэ чинь биелүүлэхгүй ерөөс. Өөрчлөнө. Гэвч хэрэгжүүлэхгүй байт юм. Үндсэн хуулиараа засгийн газар улсын хурлын өмнө хуулийг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Ийм байдалтай яваад их юм энэ ч одоо. Энийг нэг хариу. За. Бэм цагтгшөө гүйцээгээд асууя. За 3 дугаар асуулт. Ер нь бид нэр 4 дугаар асуулт. Оюу толгойн хөрөнгө оруулалтын зардал дээр аудит биш бүр иж бүрэн шинжилгээ хийж болох уу? Үндсэндээ нэг талаасаа ингээд мөнгө босгосон мөнгөө бидэнд өндөр хүүтэд зээлээд тэндээсээ орлого олдог. Тэрийгэ буцаагаад татвар төлж байгаа юм шиг байдлаар үндсэн татварын хөнгөлөлт идлээд яваад. Нэг талаас юу хэлэх юм бол хүүгийн орлогоороо татварын зардлаа нөхдөг. За нөгөө талаараа хөрөнгө оруулалтын зардлаар ашиг олдог. Өнөөдөр 5 сая төгрөг хийсэн юм 50 сая гэж бичдэг. Тэр дундаас нь одоо орлого олж яадаг. Иймэрхүү байдлаар дамжуулж одоо ийм ашиг олоод байгаа юм биш үү? Хөрөнгө оруулалтын зардал өсөж байгаа шалтгаан чинь энэ биш үү? Энэ дээр ээж бүрэн одоо шинжилгээ хийлгэмээр байна. Энэ дээр ямар байр суурьтай байт юм болоо. За сүүлийн асуулт бичсэн байна л да. Оюутлогод 4500 6000 одоо байр бий болж байгаа. Ажлын орто байрыг барьж байгаа гэж байгаа. 6000 байр. Энэ 6000 байр чи хэнд барьж байна? Бидний очиход хятадууд нэг сэндвичийн байшин барьсан Монгол. За, хөрөнгө оруулалтын асуудлыг сангис яд хариулах уу? За, зурагч цаад. Тэг бууруулах гэж асууж байна. Би яаж тэг хөрөнгө оруулалтын зардлаа яаж? За 2010 онд бол ажил бол нэлээд эрчимтэй бас явсан 916 орчим сая долларын хөрөнгө оруулалт бол орсон байгаа. 2011 онд бол нийтдээ 1.2 тэрбум доллар орно гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. 2012 онд бол 1.7 тэрбум доллар орно. Ер нь бол бидний тооцоолж байгаа одоо өнөөдөр их эрчимтэй ажиллаж чадах юм бол ялангуяа цахилгааны одоо шугамын асуудал,
усныхаа асуудлыг бүрэн шийдэж чадах юм бол 2012 онд багтаагаад олборлолтын үйл ажиллагааг нэвтрүүлээд үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ер нь бол хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг бол албан ёсоор бидэнд бол өснө гэдэг мэдээллийг бол компаниас бол яг засгийн газарт бол одоохондоо өгөөгүй байгаа. Хувийн нөлөөсчийн хурал дээр бол энэ асуудлыг хэлэлцсэн. Саяны энэ хувийн нөлөөсчийн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ хувийн нөлөөсчийн хуралдаанаар бол 5.9 тэрбум доллар хөрөнгө оруулалтын зардал болох магадлал байна гэсэн ийм тооцоог бол өгсөн байна лээ. Энэ 5.9 тэрбумын 600 орчим сая доллар байсан баг тийм 600 орчим сая доллар нь гол төлөв манай энэ нөөтийн хууль, галийн хуулинд нөөт гаалтай холбоотой төлбөрүүд нь эзэлж байгаамаа. Ялангуяа нөөтийн хуулинд одоо нэмэлт өөрчлөлт орж нөгөө буцаан олголт олохоо байсан шүү дээ уулуурхаа тийм компанитай холбоотой асуудал. Тэрэн дээр бас 600-аад орчим сая долларын төлбөр гарч байгаа учраас нэмэгдэл төлбөр гарч ийн гэсэн ийм мэдээлэл хийсэн байна лээ. Энэ бол одоохондоо мэдээллийн түвшинд явж байгаа. Энийг бол холбогдох байгууллага одоо хүмүүсээр шалгуулахаар манай хөдөлгөөний хувийн нөлөөлөгч нар ажиллаж байна. Албан ёсоор хэрвээ засгийн газарт одоо мэдээлэл ирэхэд бид нар бол энийг шалганаа. За зардлын шинжилгээг бол заавал одоо ер нь бол компанийнхаа түвшинд бол хийж байгаа. Шаардлагатай бол бие даасан ийм одоо хүмүүсийг авч хэлгэн. Ер нь бол Дэлхийн банкны шугамаарч тэр одоо босод одоо бие даасан зардлыг шинжлэх хүмүүсийг бол Эрдэнэс эмгэглийн шугамаар авч ажиллуулаа гэдэг чиглэлийг бол өгсөн байгаа. Эдгээр бол энэ чиглэлээр бол ажиллаж байгаа. Гадныч бай, дотоодынч бай ийм хүмүүсийг авч ажиллуулна гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За дээрэс нь бид нар бол аудит хийсэн. Энэ аудитын талаар баяр зүгсэд бас хэлэх байх. Урд өмнө хийсэн хөрөнгө оруулалтын аудитээр бол бид нар хийгээд компани одоо компани дээр бичигдсэн байгаа урд өмнө оруулсан хөрөнгө оруулагчийн зээлийг бол тэрүүн гаруй доллароос 749 сая болголоо тий. Баяр зүгсэд тийм хэмжээ хүртэл оруулсан байгаа. За 4500 хүний хувьд бол сая хэлээ энэ 4500 хүн бол Монгол ажиллаж байгаа. Энэ дээр бол тэр одоо цалгааных нь хүмүүс нь, хоолны идэг хүмүүс нь, дизель станцын ажилладаг хүмүүс гэдэг маш олон төрлийн компаниуд бол ажиллаж байгаа. Энэ 4500 гаруй хүнд бол гэр зарим нь бол зарим нь бол ийм тоосгоор барьсан л юм гэр юм да. Гэрэн хийцтэй нэг юм байшин, ийм сандвичийн барилга гэдэг янз янзын хэрэгт амьдарч ажиллаж байна. Нэг юмыг бас бид нар заавал энд хэлэх нь зүйтэй байна. Одоогоор тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь барилгын шатанд ажиллах хүмүүс юм шүү. Зарим нь бол ерөөсөө нэг жил ажиллаад буцах хүмүүс юм байна. Яг барилгын холбоотой үйл ажиллагааг хийж байгаа учраас. Үлдэж байгаа хүмүүстэй зориулаад хот төлөвлөлтийг хийлгэх таны сая яг хэлдгээр энэ тэнд оршин суух нөхцөлийг бүрдүүлэх тал дээр бол манай Замтайвар хот байгуулалтын яамнаас бол арга хэмжээ. Тэгээд ялангуяа бас манай өмнгийн говийн хөгжлийн зөвлөл гэж одоо байгуулсан байгаа. Энэ өмнгийн говийн хөгжлийн зөвлөлдөө бол аймгийн хүмүүс орсон байгаа. Компани ганц оюутлогоо гэлтгүй бусад компани тэнд уулуурхай үйл ажиллагаа явуулж компаниуд орсон байгаа. Тэндээ ялангуяа 70 задгад цогццын хам богд гэсэн бүсийн хот төлөвлөлтийн хотын хөгжлийн төлөвлөлтийг бол зайлшгүй гаргаж хийхгүй бол бас болохоо байсан байгаа нь бол анзаарч байгаа. За. Бусад асуудлыг энэ Хүрлбаатар сайд хариулах уу нөгөө ялангуяа нөгөө Хүрлбаатар сайд. 39-р тогтоолыг улсын хурлаар хэлцэж гаргаж байхдаа татвар төлдөг Монгол улсынхаа нийт аж ахуй нэгжүүдийг бас дэмжиж гэдэг ийм зорилгоор гаргасан гэдгийг би сайн мэдж байгаа. Яг судалгаа хийгээд үзэхээр бас шудраг ус юм болов уу гэсэн ийм зүйл засгийн газрын уралдаан дээр яригдсан. Ингээд өнөөдөр 5 гишүүн хүнийг өргөн барьж байгаа. Засгийн газар холбогдох хууль журмынхаа дагуу энийг бол хилцээд өргөн улсын хурал дээр яригдж байгаад нэг талдаа шийдэх байхаа гэж бодож байна. Зүгээр гиш Монгол улсынхаа иргэдийг татвар төлдөггүйгээр нас ялгаж болохгүй хаа гэсэн ийм бодолтой байна. Олгол нийтэд нь олгосон зөв баха. За татвар төлдөг аж ахуйн нэгжүүд төлдөггүй иргэд гэхээр энэ дэр нэг үгэлэхэд бас төрийн хувьд бол бас алдаа бас байгаль да нийт иргэдээ бас ажлын байртаа болгох үүргийг биелүүлж чадахгүй байгаа. Тийм учраас бүгдийг бол иргэдийн буруу юм а гэж хэлэхэд бол үнэхээр хэцүү байна. Тийм учраас хэрэг их хурл дээр хэлцэхдээ шийдвэл нийт иргэдэд болж өгөх нь зөв баха гэж бодож байна. За, тодорхойлж. Юм цагт шүү. Тодорхой.
өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр маань хэзээ үйлчилж эхлэх юм болоо? Тэр энэ юу хийгдэж байгаа вэ? Дээрээс нь бид нар үндсэндээ 6 тэрбум долларын баяр цэгцайлаа 6 тэрбум долларын хөрөнгө оруулалт одоо хийгдэхээр болж байгаа гэж шүү дээ. Тэгэх юм бол бид нар 2 тэрбум орчим долларын өртөө тэрнээс нь жил болгон 10% хүү төлдөг. Энэ яг ийм болох гэдэг юм байна шүү дээ. Та энийг яг ийм болох юм үгүй юм энэ дээр хариулт өгчихгүй юу? 2 тэрбум долларын өр дээрээс нь жил болгон 200 сая 30 жилийн хугацаанд 6 тэрбум хүү 8 тэрбумын өрөнд орох нэ 30 жилийн дотор бид 8 тэрбумын өртөө болох нь. Тэгвэл энэс үр ашиг нь энэ өрнөөс ашиг нь асаад те бидэнд хэд үлдэх юм бэ? Энийг та хариулж өгөхгүй юу? Би яг танаас асууж байгаа юм байна. За. Баяр цэгцээ. Бямцаг тгшүүний асуултанд хариулъя. Улсын хурлын аюулгүй байдал гадаад хөдөлгөөний байнгын ороо, эдийн засгийн байнгын орооноос бол хөрөнгө оруулалтын гэрээнд хоёр төрлийн өөрчлөлт хийх талаар хөрөнгө оруулагч талтай хэлцээрэй гэсэн үүрэг өгсөн байгаа. Энэ тал дээр бол бид нар хөрөнгө оруулагч талдаа мэдгдсэн. Энэ хэлцээр бол эхлэегүй байгаа. Ер нь бол хөрөнгө оруулалтын гэрээний заалтын дагуу бол хоёр тал тохиролцох юм бол хизээч хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт хийж болно гэсэн ийм залттай байгаа. За бид бол хувийн нийлүүлэгчдийн гэрээн дээр хилцээр хийж байгаад сая өнгөрсөн 3 сарын сүүлээр бол дууссан байгаа. Одоо энэ 4 сард багтааж бол гарын үсгийн зурнаа гэсэн ийм маягаар ажиллаж байгаа. За хоёрдугаар асуултын хувьд бол өрийн хувьд бол Монгол улс дээр бол нэг ч өөр байхгүй. За зориг сайд тэрийг хариулагч. За. Зориг сайд. Ер нь бол энэ өнөөдрийн байдлаар компани оюутлогоо гэдэг компани яг яаж санхүүж байгаа вэ гэхээр Эрдэнэс эмгээл компани дээр нэгч төрөний зээл байхгүй байна. Эрдэнэс эмгээл гэдэг компани дээр те. Монгол засгийн газар дээр нэгч төрөний зээл байхгүй байна. Өнөөдрийн одоо хүртэл санхүүж ирсэн зүйл нь бол тэр давуу эрхийн хувьцаа гаргаж ирсэн те. Тэр давуу эрхийн хувьцаагаа таны хэлж байгаа яг LIBOR нэмэх нь 9.9, SPI нэмэх нь Америкийн нэгдсэн улсын инфляцийн түвшин дээр нэмэх нь 9.9%-ийг хүүтэй төлөөд тэр давуу эрхийн хувьцаа худалдаж авах байсан те. Тэрийг өөрчлөөд бид нар LIBOR нэмэх нь 6.5 болгоцсон байна. 1 сарын 31-ээс үйлчлэхээр тэр одоо бидний гаргаж зурх шинжилсэн гэрээнд бол энэ заасан байна. Тэгээд ирэхлээр яаж компани санхүүжих вэ гэхээр тэр зээлийн эрхийн бичгээр санхүүжнэ. Өөрөөр хэлбэл компани зээл авна. Тэр компани зээл аваад өөрөө 100% зээл аваад энэ бүх үйл ажиллагаа санхүүжүүлээд LIBOR нэмэх нь 6.5% төлөөд тэгээд ногдлын ашиг хаваагаал явна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэс эмгээл дээр нэг